малгай 3 янз байдаг. Дөөл малгай одоо энэ болохоор эрэгтэй хүний малгай, томлаа малгай гэдэг малгай. За энэ малгай болтлоо одоо иймэрхүү хэлбэртэй байна. Оёхын бодол одоо ингэж иймэрхүү хэлбэртэй ингэж оёхын ойноо. Ингээд хувьчээс нэг бүчээр ингээд уяад ингэж юмстай өвлийн малгай. Бас энэ хурганы ярьсаар энийг ингэж бас ингээд ноосоор бүрээд өвлийн цагт ингээд юмстай юм тунлаа малгай байна. За эмэгтэй хүний хилэн малгай. Хилэн малгай гэж одоо ийм хэлбэртэй байна. Ийм хэлбэртэй. За охтуудын тоорцсон малгай. Энэ дээр үед одоо гараар ойсон жинхэнэ дээр үеийн ойл тоорцох малгай байна. Хүмүүсийн гараараа ингэж шидэж ингэж гараараа ойсон. Эрэгтэй хүмүүс бас өмсч болно. Эмэгтэй хүмүүс өмсдөг юм 2 янзын ийм тоорцох малгай байт юм аа. За ингээд сайн хараарай. За эмэгтэй хүний өөр дийл. Өөр дийл зөөнгийн баавар ингэж хийх ёстой. Дээр үеэс тааш зөөнгээр үйж ирсэн. Ингээд иргэдэг захтаа захан цэнхэр өнгөтэй нудрамтай байна. Ийм хэлбэртэй. Ингээд доош нь буулгачдаг. Хөлжигдэг. Ийм өргөн хэмжээртэй. Хэмжээр ингээ 2-3 байх ёстой хэмжээр нь. Ялангуяа ойдог хөхөнгийн нудрамтай. Хөхөнгийн иргэдэг захтай байна. Цэгдэг нь эмэгтэй хүний цэгдэг 2 янз байна. За энэ урт цэгдэг гэж юм. Усныхаа гэртээ усны гэрээ нэг аваад. За энэ урт цэгдэг гэж юм. Цэгдэг байна. Янз бүр гэж одоо 3 өнгийн хөхөнг, ногоон, шар өнгийн 3 өнгийн баав байна. За энэ нь болохоор юм жинхэнэ дээр үеийн юугаар байгаа. Энэ дөрөв юм. 3 өнгийн тогтоодог юм. Янз бүр гэдэг юм байт юм аа. За энэ урт талын бүсний ингэж дээр үеийн одоо манайхнаар болж ингээ хошлон шиг ингэж ойдог юм бүстэй байна. Ингээд цагаан захтай байна. Энэ цагаан зах нь одоо юу нуглаастай байна. Алтаа 13 даваа гэж байдаг. Тэр 13 давааг бэлэгдэж ингээ 13 нуглаас байна. Ингээд 1 2 3 4 5 6 13 юм нуглаас байна ингэж. Ингэж 3 цагаан иргэдэг юм. Цагаан захтай байна. За энэ хөл дээр нь бол товч нь ингээд дотор талдаа ингэж байд юм аа. Ингээд дотроо товчтой. Ингээд гадна талд болохоор ингээд бас товчтой юм шиг харагддаг. Ийм юм. Энэ бол хоёлын цэгдэг гэж юм. Урт цэгдэг байд юм аа. За өснийг гэргээд одоо ингэж ийм гэр байна. Одоо дээр үед одоо энэ 3 нь болохоор ингэж 3 төмрөөр ингэж хөгжилж өгдөг. Төмөр байх ёстой. Одоо орчин үед бид нар одоо төмөр хийсэн байхгүй ингээл төмрийг орлуулаад ингээд шар саатын хураг хийцэн байгаа маа. Одоо ингэж хий. Одоо ингээд хар утсаар ингээд доод талд ингээд өстэй шиг харагдуулахаар ингэж хийцэн байгаа. За ингээд
өсний юу гэргэж ийнэ. Энэ талдаа ингээд өсөө ингээд дотгош нь ингэж шүлжцэн өс рүүгээ хийгээд энэ талдаа ингэж товчороо ингэж товчилдаг юм зориулттай. За өсний гэр гэдэг нь. За эмэгтэй хүний ахарч гэдэг. Ахарч гэдэг нь одоо гэр. За одоо манайх нь бол ойлдруулж охор зэгдэг гэж байна. Урд талд нь богинохоо. Ийм богино. Одоо энэ хоёулынх нь болохоор урд талд нь бүтэн байна. Энэ бүтэн. Энэ болохоор юу баяр наадамд өмсдөг, гангараанд өмсдөг цэгдэг нь. Гэртээ өмсдөг цэгдэг нь урд талд нь богинохоо. Богино. Бусдын тэгээд ижилхэн ийм хоёр янзын ийм цэгдэг байна. Эмэгтэйчүүд яа. Хоёрход бол нэг нь урд талын ийм богинохон. Хоёрын нь болохоор ийм үст байх юм аа. Ингээд эмэгтэй хүний хоёр янзын өөр цэгдэг гэдэг нь юм. За эрэгтэй хүний дээр хөхөнгийн байна. Хөхөнгөтэй. Бас адилхан ингээд хөх нудрамтай. Нудрам адилхан заханаас ингэ иргэдэг хөх захтай. Энэ утгын хэмжээний адилхан 4 өргөн хэмжээтэй ийм дээлүүд байх юм аа, уйлт дээлүүд. За одоо шүүл. Охин өвдөх эмэгтэй охтууд болохоор сэвгэр гэдэг дээлүүд. Одоо сэвгэрийн дээлүүд болохоор ийм хар үүжгүүгээр дан ийм улаан дээл байна. Энэ болохоор одоо өвлийн дээл. Ээлдэх хөх захтай. Энэ дангаараа энэ улаан дээл өмсдөг сэвгэр нь. Энэ одоо өөл дээл. Өстэй дээл байна. Иргүүлээд нэг цэнхэр нудрамтайгаа ингээд байж байна. Сэвгэр нь болохоор юу байхгүй. Цэгдэг өмсөхгүйгээр дан улаан дээлээ ингэж өмсөөд нөгөө тоорцоо өмсчдөг. Энэ тоорцоо ингээд шууд өмсөөл охтуудын дээл. Нөхөрт гараагүй охтуудын дээл нь юм улаантай байх. Нөхөрт гарахтаа энэ хаар цэгдэг өмсөөд гардаг тийм учиртай маа. Эрэгтэй хүн заавал юм ногоон бүс бүслэх ёстой гэж байгаа. Ногоон өнгийн бүстэй байдаг. Эмэгтэй хүн бол яг доктор цэгдэх хэрэгтэй учраас бүсгүй байх ёстой гэж байна. Бүсгүй. Эрэгтэйчүүд нь болохоор яг юм ногоон бүстэй байх юм байна гэдгийг хэлэх гэсэн юм да.